Энэ бол гişiндээ баярлалаа. Маш чухал асуулга тавьжээ. Тэгээ энэ асуулганд одоо улсын их хурлын гишүүчдэр нөгөө хуульчдэр маш олон янзаар гэд хариулдаг. Тэрний одоо үндсэн хуулийн тэр 16-гийн 7-д гэж заалт байна. За Монгол улсын иргэн бол сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг үн төлбөргүй болгоно. Иргэд төрөөс тавих шаардлага нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно гэсэн заалт байгаамаа. Тэгээ энийг бол хөндөж тавьж байна. Тэгээ үүний төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг үн төлбөргүй олгоно гэдгийг та бүхэн маань одоо яамныхан маань сайд маань юу гэж ойлгодог тухайга тайлбарлаж өгөөч. Одоо анх үндсэн хуулийг одоо гаргаж ирж явах үеийн Чимэд огшийн тайлбарыг уншиж яхад бол ирээдүйн хүүхэд багчуудаа чанартай боловсрол эзэмшүүлэх, энд анхаарч ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийн гэсэн үжил баримталд үндэслэн бүх нийтийн боловсролыг төр 100% хариуцж даана гэсэн энэ утга санаа байдаг. Энэ талаар тайлбар сонсъё. За дараа нь хувьсах зардлын асуудал байна. Энэ хувьсах зардлын задаргааг хэлж өгөөч. Төрийн эмч ерөнхий боловсролын сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн нэг сурагчид өнөөдөр яг хэдэн төгрөгийн дундчаар очиж байгаа. За тэрийг бас ихтгэл зүйрт ингээд оруулсан байгаа. Хүүхдийн тооноос хамаарат энэ хүүхэд цөөн байх юм бол одоо тэрийг ихээр одоо үржүүлж өгдөг. Хүүхэд нь олон болох юм бол багасгадаг гэдэг энэ одоо энэ нь бас зөв шийдвэр байна уу юу? За дараа нь тэр шийдвэрийг бас тайлбарыг сонсъё. За дараа нь цэцэрлэгийн нэг хүүхдийн хувьсах зарлыг бас хэлж өгөөч. За энэтэй холбогдуулаад ерөн зүгээр одоо хувийн сургуульд бас ихтгэл зүйр байгааг бас сонслоо. Төлбөрөөс нь хамаарат. Тэгвэл хувийн сургуулийн хувьсах зардал ер нь яг тогтоогоо дунджаар одоо тэр төрийн сургуулийн өгж байгаа юунаас хэдэн хувь нь хувийн сургуульд ингээд тооцдгийг. Тэрнээсээ хэдэн хувь олох байснаас хэдэн хувийн хэмнэсэн. Одоо хэдэн хувь за тэр төсөвт байж байгаа тоог бол бид нар бас мэдээд байгаа. За дараагийн нэг юм бол нэг хүүхдэд оногдох хувьсах зардлын тодорхой хувь нь одоо ингээ 3 хуваацсан байдаг. Багш нарын урамшуул одоо дотоод тогтмол зардлуудад гэдэг байдаг. Энэ дотроос яг багшийн цалинд оногддог нь хувиар хэлвэл нэг хүүхдэд оногддог нийт хувьсах зардлын хэдэн хувь нь энэ багшийн цалинд зарцуулагддаг юм бэ? Үнэхээр тэр цалинд зарцуулагддаг байдлаараа яваад байна уу? Эсвэл тэр сургуулийн бусад зардалтай тогтмол зардал одоо дулаан цахилгааны зардал ч гэдэг юм уу? Засвар үйлчилгээний зардал ч гэдэг юм уу, тэр урамшууллын зардалд нь яваад байна. Энийг одоо яг багшийнх нь оногддог, цалинд нь оногдох гэдэг хуваар нь бид нар ингээд яг 100% зарцуулж өгч чадж байгаа юу гэдгийг асууя. За баярлалаа. Наран Баяр сайд хариулна уу? За баярлалаа. Тэгэхээр за би энэ наривчлсан тоог манай долчин сүрэн хувьсах зардлын задаргаан дээр шууд тайлбарлаж хэлээрэй. За юуны хувьд бол иргэд бол хувийн өмчийн сургууль байгуулж ажиллаж болно гэсэн ийм үндсэн хуулийн заалт байдаг. Үн төлбөргүй сургана гэсэн энэ заалт бол ер нь ингээд ажиглаж байхад ер нь бидний ойлгосноор хэлэхэд бид бас энэ Монголын иргэн болж төрөхтөө хувьсах зардлаа одоо авч төрдөг л гэж ойлгодог. Өөрөөр хэлэх юм бол хаана сурах нь хамаагүй. Тэр байтугай гадаадд Монгол сургууль сурж байгаа Монголын иргэн бас хувьсах зардал авч байгаа чи Солонгост ч байна. Одоо бид бас энэ Туркэд сурж байгаа монгол хүүхдүүдтэй бас хувьсах зардлыг нь олохоор ярьж байна. Энэ ийм зарчмаар явах хэрэгтэй юм аа. Ийм зарчмаар явах хэрэгтэй. За тэгээ хувийн сургууль байгуулад ингээд боловсролын салбарт хөрөнгө оруулж байгаа бол энэ асар их хариуцлага гэж хардаг. Чи 12 жил дампуурах эрх байх ёсгүй шүү дээ. Хүүхдээ сурах ёстой. Багш нараа ажлын байраар хангах ёстой. Өрсөлдөхүйц цалин өгөх ёстой. Ингээ явж байгаа ийм одоо байгууллагууд гэж хардаг. Тэгээ энэ дээр сурж байгаа хүүхдэд бол яхаа харахгүй цаанаас одоо ингээд төлбөр авдаг учраас энэ төлбөртэй нь уялдуулаад 10 саяас дээш төлбөр авдаг бол улсаас одоо хувьсах зардал битгий аваа. Үлдсэн одоо хүүхдүүдэд нь боломжийн төлхөө болгоё л гэсэн ийм л бодлого явж байгаа. Үндсэн зарчим нь бол энэ. Ерөөсөө хувьсах зардлаар дамжуулж энэ одоо сурах боломжийг хангая гэсэн ийм зарчим явж байгаа. За юуны хувьд бол тэр хувьсах зардал бол ер нь нэг дунджаар 2.2 сая төгрөг байж байгаа. За эндээс цэцэрлэг нь арай одоо илүү байгаа.
За тэгэхээр энэ дээр тэр зардлын юм дотор яг багшийн хол энэ жил бас бид нэр 100 тэрбум эднийг хувьсах зардлаар дамжуулж олгож байгаа учраас энэ жоохон тоон ингээ хөдлөн энийг манай Должин сүрэн дарга наривчлаад хэлээд өг. За 6 дугаар микрофон Должин сүрэн дарга. Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Должин сүрэн. За хувьсах зардлыг засгийн газрын 2024 оны 39-р тогтоолоор баг дунд ахлах гэж өгж байгаа 53 дугаар тогтоолоор 1-ээс 12 дугаар ангид харилцан адилгүй тогтоосон. Тухайлбал 1-р ангийн хүүхдэд 1397, 5-р ангийн хүүхдэд 1567, 12 дугаар ангийн хүүхдэд 2125 байжгаад энийг нөгөө нэг боловсролын ерөнхий хуулийн дээр хувьсах зардлыг 2.2 сая. Тэгээд 2 жил тутам шинжилнэ гэж яасны дагуу бид нар засгийн газрын тогтоолын төстөө бэлдээд энэнийхээ дагуу сангийн амд хянуулаад 26 онд өргөн барьсан. Энэ нь бол 5.7% өсөлттэй байгаа. За хувьсах зардлын ангиллыг ярих юм бол суур хувьсах зардал, бусад хувьсах зардал гэж хоёр ангилж байгаа. Суур хувьсах зардлын хувьд болохоор багшийн үндсэн цалин түүнд ноодох нийгмийн даатгалын шимтгэл, багшийн нэмэгдэл хөлс түүнд ноогдох шимтгэл, хичээл сургалтын үйл ажиллагааны зардал нь болохоор суур хувьсах зардалтай ороод бусад хувьсах зардал. За нэмж хариулна 6 дугаар микрофон. Бусад хувьсах зардлын хувьд болохоор захиргаа аж ахуйн ажилтны оронтооны жишг нормативаар ноогдсон үндсэн цалин, ноогдох шимтгэл, захиргаа ажлын нэмэгдэл хөлс, мөн цэцэрлэгийн үйл ажиллагааны урсгал болон ариутгал цэвэрлэгээний зардал, хүүхэд хамгааллын зардал, багшийн хөгжлийн зардал, эрүүл мэндийн үйлчилгээний зардал, цахим хэрэглээний зардал, мөн нөхөн хангалтын хувьсах зардал гэсэн ийм ангиллууд орсон байгаа. За юун дотор хувьсах зардал дотор багшийн яг цалин яаж эзэлж байна вэ? Цалингийн хувь яаж эзэлж байна гэвэл багшийн үндсэн цалин түүнд ноогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нийслэлийн хувьд болохоор нийт хувьсах зардлын 44.3%, аймгийн хувьд нийт хувьсах зардлын 40%, сумын хувьд бол нийт хувьсах зардлын 36%. Багшийн нэмэгдэл хөлсийн хувьд болохоор нийслэлд 12.5, аймагт 16.7, суманд 20.7% гэх мэтлэн байгаа. За тэгээ 26 оны төсөвдөр болохоор сургуулийн өмнөх боловсролын хувьд нийт 34271 хүүхдэд 60.2 тэрбум, ЕБС дээр За гүйцэтгэд хариулна. ерөнхий боловсролын сургуулийн хувьд болохоор төрийн бусны 74234 байгууллагад 41.5 тэрбум төгрөгийг олгохоор 26 оны төсвийн төсөлд тусгагдсан байгаа. Баярлалаа. За баярлалаа. Эрдэнэ олд гишүүн асуулт асууна.